Темиртэй. Ангарахтай энэ. Энийг коридор там. Баян-Улгийн аймагт казак айлуудын хамгийн өрмөс уламжлалын нэг нь бүргэд тижээх юм. Бүрэг дээр ан хийх нь зөвхөн хоол бус казак ард түмний уламжлал, зан заншил, байгаль орчинтой харьцах харьцааны өрмөс илэрхийлэл юм. Бишбармак. Бишбармак нь казак үндэсний хамгийн алдартай хоол юм. Нэр нь биш буюу тав, бармак буюу хуруу гэсэн утгатай бөгөөд тус хоолыг гараар иддэг заншилтай. Ихэвчлэн хонь адуу ямааны мах хэргэлдэг бөгөөд махыг том томоор нь чанаж зөөлөн болгосны дараа жижиглэн хэрчээд дээр нь гурил тавин буцалсан махны шөлөөр нь амталдаг. Бишбармак нь зөвхөн хоол төдийгүй казак үндэсний айлд зочлох, баяр ёслол тэмдэглэх, зан заншил бэлгэдлийн утгыг илэрхийлдэг. Махны шүл нь халуун амтлагт бол малчин амьдрал, нүүдлийн соёлд хамгийн тохиромжтой эрч хүч нэмэх хоол юм. Bismillah kas kengmeyler ketmez biz denge sağlık koyuz kamandık besin. Çayın çayını küçüğün var ya. Hangi zamanda çayını var ha. За баярлалаа. Бисмилlah гэдэг тийм. Bismillah. Бисмилlah. Bismillah. Энийг хажуугаар